Сүүлийн 15 жилийн турш залгуу язгууртан Арон Феррера сэтгэл готлолоос болж бүхэл өдөржин унтаж өнгөрүүлсэн. Харин нэгэн өдөр зүүднэн дахин татагдан гарч ирэх элдээр хичээнгүлэн бэлтгэл хийж буй нэгэн сэлэмчний дүр түүнийг сэрэв. Тэр зүүднээс уран зориг шин ирч хүч болсон Арон сэтгэл готлолоос гарч элд барин тудааны замд хөл тавина. Ингээд тэрээр хамгийн нэр хүнтэй сургуулиудын нэгэнд илсэн орж зүүдэндээ гарсан тэр хүний дайтай агуулсламчин болохын тулд аялалдаа гарна. Тэр хүрч чадах болов уу? Бичлэг эхлэхээс өмнө лайк болон сабаа дараарай. Ингээд бичлэгтээ орцгоё. Манхаа маань нэгэн хүн тосгонд ирж байгаагаар эхэлнэ. Тэрээ шууд сэлмээ гарган бэлдэж өдөр бүр бэлтгэлээ хийж бороотойч байсан, өвөлч байсан, халуун зуны өдөрч байсан нэг ч өдөр тасалтгүйгээр бэлтгэлээ хийж нэгэн өдөр нас бардаг. Тэрээр 37 жилийн турш тасалтгүй бэлтгэлээ хийж хөхтэй хүрд сэлмээ барьсаар өхнө. Тэгтэл гинт нэгэн орон дээр шар өстэй хүү ямар зөз үдэлж вэ гэсээр сэрдэг. Тэрээр Феррари хаан тусын том хүү Захиу ханхуу гэсэн нэрээрээ алдартай. Гээд харуулууд муулж байтал ханхуугийн дүү ээж нь гарч ирж тэднэрт ажиллаа хий гэж хэлдэг. Харуулууд жуучлахгүй явна. Ийхүү хэсэгдэд солигдоход Арон ерөөсөө унтаж чадахгүй байдаг. Өөрөө гайхаж байлаа. Тэгээд тэрээр тэр зүү жинхэнэ эмчиг санагдсан. Сонин юм а миний бие бүр хүч чадлаар дүүрэн байна гэд туслахаа дуудаж би сэлмийн урлагаар хичээлмээр байна гэхэд туслах нь бүр шок. Ийхүү манай хүн бэлтгэлийн өргөнд ирэхэд бүх хүмүүс шоконд орно. Арон ч сэлэм авахаар харахад туслах нь модон сэлмээр эхлээд бэлтгэх хэрэгтэй гэдэг. Манай хүн тэгсэн урдаа харагдах хамгийн том сэлмийг арай эдэн барин авч сэлмийн бэлтгэлээ хийнэ. Туслах нь ч сэлмийн бэлтгэлийг ганцхан өдөр хийлээгээд сурахгүй шүү гэд хэлэхэд манай хүн ч хит сэлмээ саваад ядраад унаад өгнө. Тэгээд дахин босч тэр хүнийг би одоо л ойлголоо. Сэлмээс авах бүрт бодломын зэгцэрч муухай дурсамжууд мартагдаж байна гэд бэлтгэлээ хийнэ. Тэгсэн гинт туслах нь Ароныг болиулахад аль хэдийнэ орой болсон байлаа. Тэгээд туслах нь эзэнтэй зогс дагтархи их бэлтлээхэд манай хүн ядарсандаа болоод унахад туслах нь тосон авна. Ийхүү манай хүн орондоо ороход бүх биеийн хүннөр орж маш ихээр өвдөж байлаа. Өглөөч болоход манай хүн цайгаа ууж дахин бэлтгэлдээ гарна. Энэ үеэр нэгэн өвгөн ирж харуулаас бэлтгэлийн өргөө хаана вэ гэхэд харуулж зааж өгнө. Бэлтгэлийн өргөнд ирэхэд манай орон бэлтгэлээ хийж байлаа. Түүнийг харсан өвгөн тэр арай эдэн сэлмээ дааж маш ихээр амсгаадж байна. Тэр зүгээр сэлмээр тоглож ин хэрэг алга гэд хэлэхэд тэдний дээгүүр нэгэн арслан шувууны нэгдэл Гриффин нисгэд дээр нь Ароны дүү Кирин байдаг. Тэрээр бууж ирээд харуулуудыг загнахад Арон юу гэж байгаа ингээд асуухад Кирин сэлмийн урлаг таны сурах зүйл биш. Хэдэн өдөр бэлтлээгээ та сурчихгүй гэд хэлэхэд ээж нь ардаас нь гарч иж Кирин ахта битгий саадал бодё гэд түүнийг дагуулan яваад өгнө. Өвгөн үнийг харчаад тэр хүүний хугацаанд нэг ч анхаарлаа сулруулсангүй. Дажгүй юм гэж боддог. Оройч болж туслах Киринийг ахынхаа өрөөлөө байж байхыг хараад та юу хийж байгаангээ асуухад Кирин зочоод надад түүнтэй уулзах хэрэг байна гэд хэлэхэд туслах эзэнтэн одоо унтаж байгаа. Маргааш бол гэхэд Кирин уурж чи миний өдөөс эрсэргүүцээд байна уу гэд нэгэн үл мэдэгдэх хүчээр түлхдэг. Тэгэд энэ явдлын талаар хүнд хэлээд үзээрэй гэд хэлнэ. Туслах нь жинийх дарамт гэсээр айгаад үлдэнэ. Ингээд өглөөч болж Арон нэгэн лимбний дугаар сэрдэг. Манай хүнч босоод хартал нэгэн загтал барьсан муур лимб тоглон зогсож байлаа. Арон ч загтлыг уншихад дүү Киринийн өчигдрийн явдал уучлалт гуйж мөн ээж нь түнд амжилт хүссэн байдаг. Арон уншчаад би ийм сайхан гэр бүлтэй байтал 15 жилийг унтаж өнгөрүүлсэн гэхээр гутарч байна гэхэд туслах нь эзэнтэй хоол боллоо аваад ирээгээд хэлнэ. Тэгсэн манай хүнч өнөөдөр би гэр бүлтэйгээ хамт идэнэ гэд туслах нь үүнийг сонсчоод эзэнтэн энэ бүхний дараа өөшигдөж гэд баярлана. Арон ч гэр бүлтэрээ ирээд тэднэрт өдий хүртэл юу ч хийгээгүй залхуурч унтаж өнгөрүүлсэн дуушлаарай. Та эдтэй хайртай шүү гэдэг. Аав нь сонсчоо зүгээр дээ миний хүү. Сэлмийн бэлтгэлээ сайн хийгэрэй гэд хариулна. Ийхүү манай хүн бэлтгэлээ хийсээр 15 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд өвгөн Ароныг харчаад миний бодол буруу байсан байна. Залхууг анхуугийн нэрээр алдартай байж нэг ч өдөр бэлтгэлээ орхисонгүй. Мөн түүнд нуугдмал авьяас байна. Сэлмийн багшаар заалгуулвал тэр хэр бол явах бол гэд бодно. Ийхүү өвгөн Ароны авлуу очин ярилцахад аав нь тийм үү манай хүү сэлмийн авьяас байгаа гэж юу? Гэхдээ корона сэлмийн сургуульчин ноён байна уу баян байна уу хинч хамаагүй. Зөвхөн чадвараараа үнэлэгдэх сэлмийн шилдэг сургуульд миний хүү орч чадах болов уу гэж бодно. Аав нь ч хүүгээ дуудан түнд чи корона сургууль орон байна уу гэд асуухад Арон ч надад бодох хугацаа өгөөч гэдэг. Тэгээд өрөөндөө орж би чадах болов уу гэж боддогч энэ бүх хугацаанд гэр бүлтэй гай болсон гэж бодоод орхоор шийднэ. Ийхүү гэр бүлтэйгээ салах ёс хийж манай хүн сургуулийн зүг явна. Хэсэг явсны дараа Арон сургуулиэр ирж туслах нь би таныг оруулаад өгье гэхэд Арон одоо би энэ зүгээр л нэг сурагч. Би өөрөө оръё гэд явхад туслах нь залуу эзэнтэн гэсээр уйлан үлдэнэ. Арон хаалганы өмнө ирж түлхэн ороход маш олон хүүхдүүд байлаа. Багш нь гарч ирж өөрийгөө танилцуулж хүүхдүүд рүү харахад 3 хүүхэд нүдэнд нь тусаж тэр тусмаа хамгийн хүчтэй нь Линцэ гэр бүлийн 2 дугаар хүүхэд Икя гэх охин байдаг. Багш та бүхэн дараагийн 2 шалгалтыг давах юм бол та нар энд 1 жил байж болно.
Мөн одоо гадагч гарцгаа гэд гарахад багш тэсвэр төвчээр биеийн хүчний хамгийн шилэг дасгал гүйтэл гээд гүйж биеийн чадлын шалгалт намайг дагаад гүйцэхэ гэж бүгд даган гүн. Хэсэг гүйсний дараа манай хүн ард нь ганцаараа унан үлдэнэ. Тэгэд би тэдний хаач хөрөхгүй юм гэж үгэж боддогч түүний зүйдэлсэн хүн бодогдож би түүн шиг болохын тулд заавал хичээнэ гэд бүх хүчээрээ босонгүй. Үүний хажуунаас нь өөр нэг багш харчаад тэр бусдаасаа хэд сул дорой юм гэд бодтол Аарон хит их өөрийгөө өвчлээд ухаан алдаад унахад нөгөө багш тосон авч энэ хүүхэд сонирхолтой юм гэдэг. Хэсэг хугацааны дараа манай хүн би хаан байна гэж ирэхэд эмч битгий санаа зов. Чиний бие одоо зүгээр болсон. Буцаад бэлтгэлээ ороход асуудалгүй гэд нэгэн цаас өгөхөд манай хүн нээж хартал 400 хүнээс 400 орсон байдаг. Тэгээд эмч зүгээрээ наад ранкчин дараагийн шалгалтуудад дээшилж болно гэд хэлнэ. Ийхүү маргааш болж нөгөө багш хүүхдүүдийн урд сургуулийн хуваарийг танилцуулна. Үүн дээр нь өглөө өдрийн цай, бэлтгэлийн цаг, бясалгалын цаг эднэргээд байдаг. Үүнийг харсан манай хүнч ашгүй сэлмээ барих нь гэтэл багш бэлтгэлийн үеэр зэвсэг барих хориотой гэд хэлдэг. Үүний дараа нэгэн цэнхэр үстэйг өгөхөд хідэн хүүхэдтэй бэлтгэлийн өрөөлөө орж тэр авийг хартал нөгөө Ильягийн охин бүр 80 гаруй килограммаар суулт хийж байдаг. Үүнийг харсан цэнхэр үсч бүр шок. Тэгсэн тэнд манай Аарон хөрхий ганц гол арай адан өргөж байдаг. Тэгэл цааш явхад нэгэн улаан үстэй охин байдаг ба цэнхэр үсч тэр бол Жудит. Намайг гүйлтийн шалгалтанд ялж хоёрт орсон охин. Гэтэ би түүнийг заавал ялна гэхэд Жудит үгснэ хараад байгаа ингээд хэлтэл цэнхэр үстийн дагуулууд юу гинэ тэр бол язгууртан гэр бүлийн хүү Ллойд чам шиг юмнаас хамаагүй дээрэхэд Жудит ямар үнхэн амтай юм бэ цаашаа гэд хэлээд Ллойд тэр хоёр гинт нэгэн зүйл рүү хартал Илья манай хүн дээр ирээд ярилцаж болох уу гэдэг. Манай хүн нэгэн зүйл хэлчээд бэлтгэлийн өрөөг орхиод явна. Тэгсэн Жудит Аарон дээр очиод тэр чамтай юу ярьсан яг одоо хэлээдэх гэдэг. Аарон ч тэр надад зүгээр яаж зүг дасглаа ихийг хэлсэн гэхэд Жудит юу гинэ хэрэггүй юм гээд яваад өгөхөд Ллойд ардаас нь ирж саяны хоёр юу ярьсан гээд хүрээд ирдэг. Ийхүү үзэгдэл солигдож 1 сар өнгөрч манай хүн Ильятай бэлтгэлээ хийж нэг мэдэхэд л 3 сар өнгөрч манай хүн анх ирж байсансаа төсөөр болсон байдаг. Багш ч гарч ирж 3 сар өнгөрлөө. Та нараас 2 дахь шалгалтыг чинь авах цаг боллоо. Та нар цаанаас өгсөн даслуудыг хийж дуусгах л болно. Үүн цэлэлт хүндийн өргөлт зэрэг орсон шалгалт одооноос 10 өдрийн дараа эхэлнэ гэд хэлнэ. Ийхүү манай хэд өмнөхөөсөө илүү бэлтгэлээ хийж эгэлцгээж сургуулийн захиралт тэднийг харахаар бэлтгэлийн зааланд ихэд багш нар шууд Ильяг сууд ухаантан гэд магтаж эхэлдэг. Тэгсэн захирал Аарон хаан байна гэхэд багш нар тэр тэнд одоо бараг 1 цаг 1 дасгалаа гэлээ. Болиулах уу гэхэд захирал хэрэггүй түүний төвлөрж битгий саад бол гэдэг. Ийхүү оройч болж манай хүн унтахаар өвтгтээ түүнийг ихэндээ шоолж байсан хүмүүс одоо түүнийг анхаарч байгаад гайхаж байлаа. Тэгтэл нэгэн улаан хувцастай шулам гарч ирж Аароныг тэрвэрэн түнд бүвэндөө дуулуулан унтуулж байхад гинт түүний зүудэлсэн хүн гарч сэлмээрээ зүсэн тэрхүү ертөнцөөс гаргаж манай хүн бүр мөсөн хараалаас сална. Ийхүү шалгалтын өдөр ирж багш ихний үед хүндийн хүчний дасгал хийж 2-т үсрэлт, 3-т гүйлт, 4-т сэлэлт хийн эхний 35 хүн тэмцэх болно гэд шалгалтыг эхлүүлдэг. Ильяч бусдаасаа илүү хурдтай төмрийг өргөж үүнийг харсан Ллойд тэр хурдан юм аа. За яах вэ? Аргагүй л Илья. 2-т ороход л болно гэд Аарон руу хартал манай хүн Ильятай адилхан хурдаар дасгалаа хийж байдаг. Ллойд гайхаж тэр дөнгөж эхэлж байхад бүх хүчээ гаргаад байгаа юм байх таа гэд бодтол Илья эхний дасгалаа дуусгаж ардаас нь манай хүн мөн дуусна. Ийхүү түүнийг дараагийн дасгалаа хийж байхыг хараад хүмүүс гайхаж байдаг ч манай хүн мөн өөрийгөө гайхаад байдаг. Тэгэд миний бие энэ мэдрэмж маш өнкөн байна гэд илүү хурдан хийж Ильягаас бүр төрүүлээд дасгалаа дуустдаг. Тэгээд өргөжлүүлэн гүйлтийн эсгэлөө орж гүйхэд Илья түүнийг хажуугаар нь гүйцэн. Тэгсэн тэр хоёрын урдуур Жудит бэхин ч ялагдахгүй гэсээр гүйн урд нь гарч энэ бүх зүйлийг хийчихэд хизээч ялагдахгүй хизээч гэж гүйлтийн хэсгийг авсан анхны хүн болж услан үсрэн орно. Жудит усанд хэсэг сэлэхэд түүний хөлний шүрмэс татаж Жудит арайчтай яагаад заавал одоо гэж гэдэл түүний хажуугаар Илья гүйцэн төрүүлж манай хүнч шударга бус юм би зүгээр амармаар байна гэсээр живж нүдэн нэхэд манай Аарон түүнийг чирэн сэлж ирэглүү гаргана. Багшч тэр хоёр руу очин одоо зүгээр хурдан өргөжлүүл гэд хэлнэ. Ийхүүч оройч болж шалгалт дууссан байлаа. Багшч энэ жилийн хүүхдүүд сайн байлаа. Гэхдээ хамгийн сайн өөрчлөгдсөн нь 35-аас 34-т орсон Аарон байлаа гэдэг. Үүнийг сонссон Ллойд тэр надаас төсөөл өвчнөд болсон байна. Хэрвээ энэ бүх зүйл болоогүй бол би 4-т орох байж гээд бодно. Маргаашч болж манай хүн бэлтгэлээ хийж байхад Илья ирж чи яагаад түүнийг аварсан юм? Хэрэг бол чи ялж болох байсан гэхэд Аарон би зүгээр аврах хэрэгтэй юм шиг санагдсан гэд хэлэхэд чи үгийн авраагүй байсан ч багш аврахал байсан гэтэл Аарон хүмүүс яагаад намайг залхуу язгууртан гэж дууддаг байсныг мэдхүү. Би бүхэл өдрийг унтан өнгөрүүлж өөрөө ч тэрхүү намган дуусгаад манай гэр бүл надад туслаж намайг татан гаргасан. Тийм байтал би яаж нүднийхээ өмнө хүнд хэрэгтэй үед нь туслахгүй байж чадах билээ гэд хэлдэг. Үүнийг сонссон Ильяч юу ч дууралгүй яваад өгнө. Үзэгдэл солигдож захирал эхний 5 байранд орсон хүмүүсийг дуудан
Манай өрөөнөөс шагналаа ирж аваарай гэд хэлээд багшид энтний хүн дутаад байгаа юм биш үү гэхэд багш 34-р байр Аарон тайцлуу урьж байна гэдэг. Захирал энд та нар хоорондоо өрсөлдөж байгаач сэлэмчин хүн болохын тулд хүмүүс туслах сэтгэл хэрэгтэй. Үүнийг гаргасан Ааронд мөн шагнал өгнө гэдэг. Ийхүү Лойд шагналаа түр хойшлуулж Илия хувийн бэлтгэлийн өрөө авч манай хүний ээлж ирэхэд тэрээр хэрхэн хүнтэй эвлэрэх вэ гэж асуудаг. Захиралч Илия тэр хоёрт юу босныг сонсоод зөвлөгөө өгч за одоо шагналаа хэл гэхэд манай хүн шийдэж чадлаггүй олон юм ярихад захирал түүнийг бойлуулан сэлэмчин хүн зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Дараа шагналаа аваарай гэд гаргадаг. Манай хүн Жүүний дараа бэлтгэлээж байтал Жүүдид ирэн баярлаа. Миний амийг аварсанд одооноос хоёулаа хамтдаа явъя гэхэд манай хүнч тэгж яахын гэтэл Жүүдид чи байн ганцаараа хоолоо иддэг мөн хоёулаа сэлэм бэлтгэл хамтаа хийж болно шүү гэд хэлдэг. Тэгээд түүнийг маргааш уулзъя гэд явна. Маргаашч болж тэр хоёр хичээлдээ суух гад ирэхэд багш одооноос та нарт сэлмийн хичээл орно. Өөрсдийн хүсэн сэлмээ авцгаа гэд хүүхдүүч өөрсдийн тохирох сэлмээ авна. Тэгтэл манай хүн ганцаараа ханан дөлгөөтэй том сэлмийг авч барин зогсож хүчтэй нэг далайхад бүх хүүхдүүд л түүн рүү харж гайхна. Багш нарт түүний барилт бараг л төгссөн юм гэхэд гинт Лойд урд нь гарч ирээд Аароныг тулаанд дуудаж манай хүнч зөвшөөрнө. Үүнийг харсан багш тоор юу гээд байгаа юм бэ гэхэд захирал зүгээрээ хэр байхыг харцгаая гэд тэр хоёрын тулаан эхэлнэ. Лойд шууд дайран очиход манай хүн сэлмээрээ хааж Лойд дахин дарихад манай хүн арай эдэн болтдог. Лойд өргөжтүүлэн завсар өгөлгөө дайрч түүний барилт сайн юм. Гэхдээ тэнцвэр нь авах юм алга гээд одоо хэр хүчтэйг чинь харъя гэд дайрахад манай хүн дээрээс нь байн хийдэг далаалтай хидэгч Лойд амархан бултаад 11 ялдаг. Энэхүү хэсэг хугацааны дараа багш за өнөөдрийн бэлтгэл дууслаа. Та нарын бэлтгэлийг хараад тус бүрт чинь тохирсон ангид хуваарлсан. А бүлгийн ангид Илия, Лойд, Жүүдид. Б бүлгийн ангид 35 хүний нэр дуудаж Жүүдич зүгээрээ чиний нэр одоо гарна гэхэд С бүлгийн 54 хүүхдийг дуудсан манай хүний нэр байдгүй. Тэгтэл Ф бүлэг Аарон ганцаараа гэд хэлнэ. Үүний дараа Аарон дээр хуваарлагдсан багш нь очиж ярилцсан. Чи ганц дээрээс дайрталж чаддаг гэлөө. Би чамд нэг юм хэлье. Гэд сэлмээрээ газар зүсэн сэлэмчин болохын тулд чамд авяас хэрэгтэй. Би чамд 7 хоногийн турш заана. Чи сэлмийн үндсэн техникээс сур шалгалт өгч сайн анги руу орох болно гэхэд Аарон хэрвээ би чадахгүй бол яах вэ гэд асуугаад багш хэрвээ тэмхэн авяас байхгүй бол сэлэмчин байхаа болох хэрэгтэй гэд хэлж түүний 7 хоногийн бэлтгэл эхэлдэг. Өдөр шөнөгүй бэлдэж сэлмийн эрдэм суралцсан 7 хоногийн дараа нэг хүн багшид таныг өөр ажилд хуваарлсан гэд хэлэхэд багш тэгэхээр тэр тэнцэн байх нэ гэдэг. Ийхүү маргааш нь манай хүн Жүүдидтэй хоол идэж юм ярилцаж хамтдаа дараа нь бэлтгэл хийж тулдаж манай хүн яаж дайрсан Жүүдид түүнийг амархан ялж байдаг. Тэгэн үүний дараа Аарон Жүүдидээс Илиягийн байга газрыг асууж Илиягийн байга газарт очиж түүнтэй уулздаг. Илияч яах гэж ирсэн гэхэд Аарон нэгэн захидал уудтай зүйл өгөж Илияч яагаад өгж байгаагаа асуухад Аарон надаа нэг дүү байдیں۔ Тэр минь надтай байнга хэрэлдэгч гэлээ маргааш өглөө нь үргэлж захидал бэлэгтэй зүйлс үлдээдэг. Түүнийг би дурайсан гэхэд Илия үүнийг өглөөгээд би чамд буцаад заана гэж бодсон уу гэд хэлнэ. Аарон ч цагийнд эмээ үрсэн бол уушлаарай гэд явна. Оройнч болж Илия захидлыг уншиж уудтай зүйл нь юу байгаа юм бол гэд нэхэд нэгэн бугуйч байдаг. Үүнийг харсан Илия гинт сонирн болоод магадгүй би үүнийг ардаа өрхөх цаг нь болсон байх гэдэг. Ийхүү маргаашч болоход Лойд гинт манай хоёр дээр ирээд та хоёроос гуйх зүйл байна гэд асуухад Жүүдид чи бид хоёроос юу гуйдیں гэхэд Лойд намайг та хоёртой хамт бэлтгэл хийхэд зөвшөөрөөч хамтдаа суралцъя гин. Үүнийг сонссон Аарон зөвшөөрдөгч чи надад сурах зүйл гэхдээ байгаа гэж үгээд асууна. Тэгсэн Лойд мэдээж байгаа. Саяхан авсан шалгалт хоёул яг адилхан зүйл хийсэн мөртлөө чи хав илүү байсан. Үүний нууцын төвлөрөлт надад яаж төвлөрөхийг заа гэдэг. Энэхүү одооноос гурлаа битгэлээ ихээр болж нэгэн шөнө Аарон унтаж байхдаа нөгөө хүнийг дахин зүдэлж энэ удаад ард нь өөрөө зогсон тэр хүний сэлмээ барих мэдрэмжийг бүгдийг нь мэдэрч байлаа. Тэгээд гинт сэрэн энэ мэдрэмж би алдаж болохгүй сэлмийн хаана байна гэд бэлдэн. Өглөөж болж тэр хэд бэлтгэлээ хийхэд Аарон сандал дээр унтаж байгаад гинт босон сэлмээ барин бэлдэж буцаад дахиад унтаад өгдөг. Үүнийг харсан Лойд очоод чи юу хийгээд байгаа гэхэд Аарон би төвлөрөлтийн бэлтгэл хийж байна гэд Лойд түүнийг дуурайан хэвтэж энэ байртал гайгүй юм гэж бодно. Нэг мэтгэд Лойд гэд сэрэхэд Лойд хэвтэж байгаад унтаад өгсөн байдаг. Үүний дараа багш захирлын өрөөнд орж ирж Аарон би ангид орсон байна. Мөн энэ жилийн сурагчдад өөрчлөлт гарч байна гэд хэлнэ. Үүнийг сонссон захирал сурагчдын өмнө гарч ирж 9 сарын хугацаа өнгөрчээ. Та нарын сүүлийн шалгалтыг авах хугацаа урьдчилж байна. Үүнд та нар сурсан бүх зүйлийг харуулах болно гэд сэлмээ гаргаж ирж тэдний өмнө өөрийн сэлмийн бүжгээ хийн гэлж сэлмийн эрдмийг харуулна. Үүнийг харсан Аарон ч хэлэх үггүй болдог. Үүний дараа Жүүдид Аарон хоёр ярилцсан хамтдаа бэлтгэлээ эхлэх гэж байхдаа Жүүдид би сайн бэлдээд нэг дорно гэд Лойд
Тэр боломжгүй. Илья баг үеэсээ сэлмийн эрдмээр хичээлсэн. Түүнийг барахгүйгээд хэлнэ. Үүнийг сонсон Жюди дуурлан нэгт орохын ч яаж мэдж байгаа. Бүх зүйл өөрчлөгдөж болно. Түүний сууд ухаантан байх нь хамаагүй. Тэглэж түүний ах нь түүнээс илүү сууд ухаантан байсан бидтэй. Одоо юу бослыг хар гэд хэлтэл Илья гинт гарч ирээд та нар миний араар юу ч хайрсан ч болно гэхдээ надад нөлөөлөхгүй гэд явтал Ллойд ардаас нь очин 400 жилийн өмнө чөтгөрийн ахлагчийг ялсан танаа гэр бүлийн сэлмийн эрдэм Тэнгэрийн сэлмийг би хармаар байна гэд хэлэхэд Илья тэгэх боломжгүй гэд явах гэхэд Ллойд хэрвээ тэвхгүй бол би нэгд орхон тодорхой гэд хэлдэг. Ийхүүч Жюдид тэр хоёр бэлтгэлээ хийж улам сайжирсаар харин Аароны хувьд нэг л болж өгөхгүй юу гэхээ мэдэхгүй байж байтал Жюдид түн дээр ирж хам сэлгэлхаар дагуулan гарч гадаа гарan сууж хамтдаа илдэв юм ярин инээлдэж байснаа гинт Жюдид өөрийн өнгөрснөө ярьж би багасаа өнчин өссөн хүмүүсээс юм хулгайлж амьдарсаар ирсэн. Надад хинч тусч байгаагүй. Гэхдээ чи надад тусалсан. Түн чинь маш их баярлалаа. Хэрвээ ямар нэг юм болвол заавал хэлээрэй гэд Аарон дамжилт хүсэн явна. Үүний дараа ч Аарон уран морд сэлмээ дахин барин дөлөрөхөд түүний хүрээлэн шар авраа гарч ирдэг. Үүнээс хойш 10 өдөр ч өнгөрж сүүлийн шалгалтын өдөр ирж хүмүүс эхнээсээ юу сурснаа үзүүлж Ллойд Жюдид хоёрын ээлж ирэхэд тэр хоёр хоорондоо тулдаж зүлнэ гэд сэлмээ суулан тулдаж өмнөхөөсөө илүү хурдтай хүчтэй тулдаж Жюдид хүчтэй дайрсаар Ллойд бултан хойшилж эргүүлэн дайрахад Жюдид үсрэн бултаж дээрээс нь дайрч хоёул бүх хүчээ гарган дайрахад Жюдидийн сэлэм эвдэрснээр Ллойд тулаанд ялдаг. Үүнийг харсан захирал хоёр үнхээр сайжирсан байна гэд дараагийн хүнийг дуудахад Ильягаа чи сэлмээ зөөдлөөр зүсгэд сэлмийн тойронд салхи үүсч тэр салхийг цогтуулан сэлэмдээ шингээж хүчтэй завьчихад салхи шиг хурдан бөгөөд хүчтэй дайралтууд түүнийг тойруулан бүх тийшээ үүсч Илья тэнгэрийн сэлмийг хийн. Үүнийг харсан бүх хүмүүс жалмаарч Ллойд барахгүйгаа мэдрэнэ. Түүний дараа Аароны ээлж болж Аарон би дээрээс цавчилт хийнгээд барилтаа аван зогсож өөрийн гүн бодолтой орж төвлөрч оюун ухаандаа зүүдэндээ харсан хүнийг дүрслэж яг түүн шиг сэлмээ барьж бүх хүчээ гарган дайрахад асар их хүч гарч сэлмийн дайралтыг даган газар хоёр тийш хуваагдан ангал үүсдэг. Ийхүү шалгалч дууш захирал гарч ирж 4 Жюдид, 3 Ллойд, 2 Аарон, 1 Илья орлоо. Та бүхэндээ баяр хүргэе гэдэг. Үүний дараа Илья Ааронтой ярилцсан сууж би чамайг энэ удаа арай ядан барлаа. Чи өнөхөөс хамаагүй илүү болж хөвгөлтэй байлаа гэхэд манай хүн чичээд чи ч бас сайн байлаа гэд хэлтэл Илья би яг үнэндээ сургуулаас гарах гэж байгаа гэд гинт хэлнэ. Ааронч гайхаад яагаад гэж асуухад Илья үнэндээ би зүгээр л ахынхаа өшөөг авах гэж ирсэн. Миний ахыг Карл Линдсэ гэдэг байлаа. Намайг 7 настай байхад тэр сэлмний эрдмээр хүмүүстэй танигдаж багасаа хүмүүсээ ялсаар сууд ухаантан гэдэг нэртэй болсон. Гэтэл нэг өдөр короны сургуулийг төгссөн нэгэн Игнит гэх хүн гарч ирж ахыг шууд лулаан дуудаж түүнийг 3 дайралтаар ялсан. Үүнээс болж ах минь гүн хямралд орж хүмүүс ч ахыг муулж эхлэн тэрээр дахиж сэлмэнд гар хүрээгүй. Үүнийг харсны дараа би Игнитээс өшөөг авахын тулд бэлтгэл хийж өдийг хүртэл ирсэн. Гэтэ чамтай танилцсанаас хойш миний зорилго өөрчлөгдлөө. Чамд баярлаа гэд явна. Үзэгдэл солигдож Жюдид Ллойд хоёр Аароны юу хийснийг үзсний дараа Ллойд тэр нэг жил сэлмийн эрдмээр хичээлдээ дингэж байна. Тэгтэл би эдэн жил сэлмээр хичээлчээд түүнийг барсангүй. Би сэлмийн эрдэмд аяас хүн байна. Болидо гэхэд Жюдид түүнийг цохон унгааж юу яриад байгаа. Тэглээгээд бууж өгөх юм уу гэд дахин цохиж муу арчаагүй амтан энэ бүх зүйлсийн дараа ийм зүйл хэлэх гэж гээд түүнийг орхин явна. Маргааш бол захирал эднийг дуудан хүслүүдийг сонсож Аароны ээлж ирж Аарон хүсэлтээ хэлэх гэтэл захиралч юуны тулд сэлэн барьж байгаа юм гээд асууна. Ааронч хариулж чадалгүй суухад захирал чи бусдаас өөр. Чи сэлмийн урлаг дахиж гаргахад бусад хүмүүсийг сэтгэлчин хөдөлдөг. Яг л хин нэгийг дуурайж байгаа юм шиг гээд хэлэхэд Аарон тийм ээ таны зөв гээд хариулна. Захирал түүний короны сургуулийн үнэлэхийг гаргаж ирээд би чам 1 жилийн хугацаа өгье. Өөрийн сэлэн барих зорилгоо тодорхойлцоод ир гэдэг. Аарон зөвшөөрөн явахаар болно. Энэ бүхний дараа Аарон сургуулаас явахаар болоход Илья ирэн түүнд амжилт хүсэн өөрийн гэр бүлийн тэмдгийг өгдөг. Тэгсэн үнийг Жюдид харчаад надаа нэгийг бас өгчих гэж гуйн авч Ильягаас дээрэн явдал дуучлаарай гэд хэлнэ. Энэ үеэр Ллойд мөн сургуулаас явахаар ирсэн ба Аарон шууд очин чамайг сургуулаас гарч байгааг сонссон. Би ч бас гэхдээ би удахгүй буцаад ирнэ. Чамгүй бол би ингэж сайжрахгүй байлаа баярлаа гэд хэлэхэд Ллойдыг авахар тэрэг ирж Ллойд сун явахад Аарон ардаас нь удахгүй ойлоо хүчтэй болоод дахин уулзъягээд орилоход Ллойд сэтгэл нь өвдөнө. Энэ үеэр мөн Аароныг авахар тэрэг ирж манай хүнч тэргэндээ суугаад нөгөө хэдэд баяртай гэсээр явна. Ийхүү бүгд явж Жюдид ганцаараа л үлдэхэд гинт ардаас нь Ллойд мөрийн татан би буцаад ирлээ гэд хүрээд ирдэг. Жюдид ч гайхаж яагаад буцаад хүрээд ирвэ гэж асуухад Ллойд бууж өгнө гэдэг зүйл язгуутан тустай хүн цогцохгүйгээд тэр хоёр хамтдаа сургуулаа үлддэг. Манай хүн явсаар нэгэн буудалд ирж тэндээ хонхоор болж өрөөндөө орон төлөвлөлийн дасгалаа хийж байгаад дуслах нь юу ч дуурахгүй байхын сонсоод эзэндэн хасагчаад сэтгэлээр унаад байна. Би ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэд түүнийг маргааш өглөөнд дагуулж гарган нэгэн үзэмжч орох дээр аваачиж
Үзмэрч оркууд нь энгийн үзмэрчээс хамаагүй сайн гэхэд орк нь юу асуумаар байна би бүгд нь хэлээд өгье гэд хэлдэг. Дараа нь чи хэдэн настай бэ гэж асуухад Арон 16-тай гэдэг. Оркч чи 90-с илмийн эрдмээр хичээлбэл маш сайн байх нь гэд хэлтэл туслах нь уурлаад юугаа хэлээд байгаа мó орк явъя эзэнтэй гэд дагуулan явхад орк ардаас нь тэр ийм жижигхэн байж ямар агуу энергитэй юм бэ гэд гайхдаг. Туслах Арон хоёр тэргэндээ суугаад туслах таныг хасагдсан байхад орк юу яриад гэхэд Арон хин намайг хасагдсан гэж юм. Би тэнцсэн штэ гэд хэлэхэд туслах нь бүр шок. Тэгсэн энэ үеэр тэдний өдөөс өөрний тэрэг ирж байдаг ба харвал Гуарын гих гэр бүл буюу манай хүний гэр бүлийг дээрлэгдэг гарууд байдаг. Манай хоёрч бууж мэдлэхэд тэдний хоёр дахь хүү туслахтайгаа явж байдаг. Манай хүнийг харчаад залхуу ноён коронавиг сургуульд явсан гэж сонслоо. Хэр байна гэд гар хүрэх гээд гараа урагштуулахад дотроо гарын тас базаж хаяндаа гэд бодно. Манай Арон ч юуч бодлого гарын барихад хүү хамуу хүчээрээ базаад байдаг ч Арон ядагчгүй. Тэгээ Арон хүчтэй базах хөстэй байхтаа гэд базахад хүү хачин болоод шууд гараа татан авахад тэдний ажуугаас нэгэн муур ингээд болом уйдахтай маа гэж ярьдаг. Манай туслах ярддаг муур гэж гайхдаг шажуунаас нь нууцлах хүчтэн байна гэдэг. Энэ ертөнцид нууцлах хүч гих хүч байдаг ба байгалийн хуулийг зөрчсөн зүйлсийг хийдэг. Гэхдээ үүнийг хүмүүс ичид хэрэгжилж байна гэж үздэгч шид ашиглахад нүдэнд манай харагддаг бол нууцлах хүч нь дэсөөр юм. Тэгэд муурыг харсан Горны туслах манай газар нутгаа зочлоорой гэд тэр хідэн маань муурыг орхин явна. Инхүү манай хүн явсаар гэртээ ирж гэр бүлтэйгээ уулзан хамтдаа хоол идэн ярилцаж Арон муурны талаар асуугаад аавна. Тэр муурны нэрийг Рүрүү гэдэг. Нууцлах хүчтэй муур гэдгээрээ алдартай гэд хэлнэ. Тэгсэн дүүн тэр харагдаж байгаагаас илүү хүчтэй гэд хэлэхэд ээж нь үнэндээ Рүрүү 10 өдрийн өмнө Киринийг шаваа болгох гээд ирсэн ч Кирин шөөрөөгүй гэдэг. Тэгсэнгийн тэдний урд Рүрүү би Киринийг шаваа заавал болгоно гэж гарч ирэхэд Кирин Рүрүүг барьж аваад чи энд яах гэж ирсэн гэд хэлтэл Рүрүү чи ахтай хайртай юм чин ахыг чинь нарахаар ирлээ гэхэд Кирин ичээд бүр уурлаад би чиний шав изэж болохгүй гэд өрөөнөөс гараад явдаг. Ингээд хэдэн өдөрч өнгөрч цэргүүд өглөөний бэлтгэлээ ихээр гарч ирэхэд манай хүн аль хэдийнэ босоод түрник дээр өөрөөсөө жин зүүцэн сүнэж байдаг. Нэг цэргэнч түүний зүүж байгаа жингийг хөөрхий бүр өргөө дийлдэггүй. Үүний дараа Арон сэлвийн бэлтгэлээ ихээр явж Рүрүү түүний дээрээс нь ажиглан суна. Тэгсэн нэг цэргэн түүнд ирээд нууцлах армуур өргөлж гай дагуулж явдаг гэсэн цуу яриа байдаг гэд хэлэхэд Арон Рүрүү лөө очин чи надтай юм ярихгүй мүү гэд асуухад Рүрүү яри гэж бодсон чи хэд удиртай юм гэд түүнд бэлэг гээд нэгэн бөмбөлгийг өгөхөд туслан гинт гарч ирээд эн чинь муурны нүд байна. Энүүгээр манай газар нутгийн хагасыг авч болно гэхэд Арон ийм юм надад өглөө гэд чи Кириний зөвшөөрлийг авахгүй гэдэг. Тэгсэн Рүрүү илүү их бэлэг гаргаж ирээд өгөх гэхэд Арон энэ ертөнцид мөгнөөс илүү үнцэнтэй зүйл гэж байдаг юм гэд хэлнэ. Үүнээс хойш өдөр бүр Рүрүү Арон дээр ирээд хурдлаараа амар юм боллоо гэж дагуулж явж өөрийгөө хоол идэхтэн нь харуулж өөр мууртай яаж танилцахыг асууж Арон ч түүнийг ингэж байгааг бодон инээж байтал гинт толгойд нь захирлын эсэн үг бодогдож шууд босон явж сэлмээ аван би цаг үрхээ болох хэрэгтэйгээс сэлмээс авахад Рүрүү түн дээр ирж өөрийн хүчийг ашиглан бороо зогсоож түүн дээр очин чи өмнө нууцлах хүч хэрэглэж байсан уу? Чи миний шав болох хэрэгтэй гэхэд Арон би сэлэмчин хүн гэж шүрдгүч Рүрүү дуртай болгоно нууцлах хүч хэрэглэдэггүй. Энэ ертөнцид сэлэмчин урт хугацаанд хүнд бэлтгэлийн дараа түүнийг тойрон авраа үүсдэг бол шиддэн хүний хувьд дэлхий дээр орших маанаг ашигладаг. Харин нууцлах хүч бод дэлхий дээр орших боломжгүй зүйлс. Тэдний нэгэн жишээ нь танаа дүүгийчин ундаг Гриффин. Нууцлах хүчийг ашиглахын тулд чиний хүсэл маш их байх хэрэгтэй. Тиймээс зүрхтийн хүчээ ашиглан гаргадаг. Чиний сая хийсэн сэлмийн дайралт маш их хүч мэдрэгдлээ гэд хэлэхэд Арон би чадахгүй. Чиний харсан зүйл миний өөрийн сэлэн биш гэд Рүрүүд үннээ хэлж Рүрүч би мэднэ энэ талаар. Өөр сүнс, өөр зан чанартай зөндөө хүмүүс байдаг. Миний шав болол би тэр хүчийг чинь илүү гаргаж чадна гэхэд Арон хэрэггүй. Өөрийнхөө сэлмийг л олно гэд хэлэхэд Рүрүү түүнээс холдон өөрөө л мэд. Гэхдээ чи өөрийн хүслээр сэлмээ бэлдээгүй бол өдийг хүртэл хийсэн бэлтгэл чинь зүгээр л хийоосон зүйл байсан шүү гэж хэлээд яваад өгнө. Үүнийг сонссон Арон орон дотроо орон зөндөө боддогч юу ч ойлгодгүй. Маргааш болоход тэдний дөөр язгууртнууд ирж хамтдаа ширээнд цун цайлдаг. Эдгээр жилдээ нэг зүүн гарын хаант улсын хувьд хамтдаа уулздаг өдөр байд юм байна лээ. Тэгэл аав нь хундаг барин босгоод хүмүүс ч босож манай хүмүүс хундгаа байртал хүмүүс түнлүү амар хараад Горн гэр бүлийн хүн хундгыг ингэж барьж болохгүй. Язгууртан хүн ширээний солиос мэдэх хэрэгтэй гэд хэлэхэд өөр гэр бүлийнхэн ч 11 муулж эхлэхэд Горн гэр бүлийн хүү аргуултай наачин 15 жил унтаад юу ч хийгээгүй гэд хэлэхэд аав нь хүүгээ зүгээрөө гэтэл Арон өрөөнөөсөө шууд гүйж гараад энэ бүх хугацаанд аав гэр бүл энэ бүх дарамттор байсан гэж юу? Би тэднэрт ямар их гай болоо вэ гэд уйлан уурлаж сэлмээ аван бүх хүчээрээ сэлмээ савн дахиж тийм зүйл болохгүй гэд боддог. Үүнийг харсан Рүрүү гарч ирээд болж байна. Наа чин бол хүслээ дүүрэн байна гэд манай Арон сэлмээ дахин сахад өөр гэр бүлийн хүүхдүүд гарч ирээд
Нэг ногоон үстэй гар зэлэм аваад чамаа хэр болохыг чин харъя. Тулдъя гэхэд Аарон шуудалж тулдахаар болж ногоон үс би чамааг байхгүй болгоно. Муу залхуу язгууртан гэд хэлтэл манай хүн шуудал түнлүү дайрч ганц цогтолтоор сэлмийн зөвхөн унгааж түүнийг ялдаг. Тэгсэн нэг өндөр гар гарч ирээд би чамтай тулдъя гэд Аарон руу дайрч эхэлдэг. Аарон дайрлуудыг хааж өндөр гарч яасан бэ ингээл болоо юу гэд дайрдагч манай хүн амархан бүгдийг хаагаад эргүүлээ дайртал нөгөө гар хаасан мөртлөг гачин болж байхад Аарон дуусах гэд дахин дайрах гэхэд Гоорын гэр бүлийн нэгдүгээр хүү гарч ирээд хүй инхийн орон зүгээр надтай жинхэнэ сэлмээр үзэлцгээд хүүч би чамайг өгтөлчин балбандаа гэд дайрах гэтэл манай хүн сэлмээ атхан шалгалтаар хийсэн дайралтаа дахин хийж нэгдүгээр хүү хийстэл зөхөж хүүч юу вэ би яагаад цойшилч ба гэхэд түүний сэлэм голоороо угардаг. Үүнийг харсан хүүхдүүж гайхаж энэ үеэр аауд нь орж ирж Гоорон хүүгийнхаа сэлэм хугарсан байгааг хартал нэгдүгээр хүү Аарон үнэхээр сайн юм. Корона сургуульд ихэм сурж тэр бүр 5 метрийн зайнаас дайрал хийлээхэд бусад гэр бүлч Аароныг магтдаг. Ийхүү уулзалт дуусахад Гоорон хүүдээ дараа үзэхдээ түүнийг заавал ялгаарай гэж хүнч дотроо муу залхуу язгууртан гэсээр хараана. Харин энэ үеэр манай хүн бэлтгэлээ хийж сэлмээ хүчтэй савж түүний урд рүү гарч ирэн болж байна. Одоо л хүсэл мэдэгдэж байна. Чинхэвээр өөрийнхөө сэлмийг олох байх гэхэд Аарон энэ бол намайг шаваа болгооч гэхэд рүү гинт занга зүгээд ашгүйдэ гэд эрт үед хүмүүс наран зайлбарч хүслээ биелүүлдэг байсан бол одоо чи өөртөө итгэх хэрэгтэй гэд хэлнэ. Үүнээс хойш манай хүн өөртөө итгэн сэлмийн бэлтгэлээ хийдэгч юу ч өөрчлөгддөггүй. Тэгэд рүү түүнийг харчаад Аарон чи өөртөө бүрэн итгэх хэрэгтэй. Эсвэл бол чамд итгэж буй хүмүүсийг бод гэд хэлэхэд Аарон 15 жил унтсан хүнд итгэх хүн байхгүй гэд явах гэхэд рүү би чамд итгэж байна. Танаа гэр бүл мөн итгэж байгаа. Чи бол гол дотор гялалзах хатуу чанартай үнэт эрдэн. Харин танаа дүүгийн хувьд бод алмаз. Чи өөртөө итгэх хэрэгтэй гэд хэлнэ. Ийхүү оройч болж манай хүн орон дээрээ итгэж буй хүмүүсээ бодоо. Тэд нар надад 15 жилийн турш итгэсэн. Мөн рүү тэр надад итгэж байна гэж юу? Би тэдний итгэлийг алдаж болохгүй гэд унтахад түүнийг тойрон нэгэн хүч бүрхэж номын санд ном уншиж байсан гинт ахынхаа өрөөлөг гүн ирээд юу болоод байна гэхэд рүү Аарон нууцлаг хүчээс сэргээчлээ гэд хэлдэг. Киринч тийм байд юм уу гэд ах минь зүгээр үү гэд хэлтэл рүү Аарон өөрийнхөө хүслийг биелүүлэхийн тулд өөрийн зүрхлүүгөө орсон. Түүнээс өөр хинч орч чадахгүй газар. Тэр зөвхөн өөрийнхөө хүслийг биелүүлсэн цагт л эргэж гарч ирнэ гэд рүү түүнийг гуйж байна Аарон аюулгүй буцаад ирээрээ гэдэг. Манай хүнч сэрэхэд тэрээр зүудэндээ харсан хүний хажууд сэрж анх удаага зүудсэн хүнийхээ царайг хардаг. За энэхүү эпизод 1 дуслаа. Аарон энэ ертөнцөөс гарч чадах болов уу? Энэхүү нууцлах хүч ичидийн оронд өөрийн сэлмээ олж чадах болов уу? Мэдээ хүсч байвал эпизод 2-ыг хүлээж байгаарай. За тэгээд бид нэр 20 агуулаа болоход маш ойрцсон байна. Тиймээс лайк болон subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая.